Сондоко битэрийн нэгэн өглөө за нэг иймэрхүү эхэлж ин дөө. За мэдээж ээж бол босоод нэг ариун цэврээс захнаа эхлээд нүрэ маваа шудамаа сайхан цэвэрлээд за тэгээд л охиныхон өглөөний хоол цайг бэлтэн өнөөдөрт бол жоохон залхуураад Nestlé ийм кашиг би бас залхуур суу гэдэг нэг 2-3 албаг өгнө. Зарим өглөөс ээж юм байна да залхуурлгүй яах вэ тийм. За энэ бас их дажгүй санагцаа манай хүмүүс нэгнийх голохгүй бас хөрх амтрах идчихдэг. За ингээл битэрийн заваараа л сайхан каш идэх үе эхэлж байна. За каш мэрчдэг бас маяглана. Ойр дотор бас жоохон завгүй байгаад бичлэгээ оруулж чадсангүй ернэ. Завгүй гэснээс би нилээн дээр бараг сарын өмнө бичлэг дээр нэг машина ингээд зогсчод мөрөөжлээ гэдэг ярьжсэн да. Тэгсэн чинь хамгийн нийтдээ мөргөөсний маань нөхөн төлбөр одоо хүртэл ороогүй. Өнөөдөр бүр ард даатгал руу яриад тэний жоохон стресстэй бас пост орууллаа. Тэгээ ер нь зүгээр яжгаад машина мөргөөс бүртгэл өөртөө л охроо үлдэх юм дөө. За миний өглөөний цай бол 13 шар тустай бөксөрж идэх дуртай сүтэцтэй. Бас ер нь гидсний гөрөлцөг хөдөлгөөн болоод эрүүл мэндийн талаасаа ч гэсэн ер нь энийг ингээд зайлчих их дуртай. За тэгээд өдөр бол охиндоо брокколи жижиг овёстой бол бантаг инеж өгсөн байгаа. За манай Сондоко унтлахны цагаас нэг хэсэг явагдана. Нэг өдөр төр нэг бас 2-3 удаа унтээ шүү. За тэгээд оройн хоёлаа сайхан эмийг хавж өгсөн шар сүүндээ ороод тэгээд нэг жижигхэн тарга ядчихэл өнөөдөр ажил дуслаа да.